Хүүхдийнхээ мөнгөийг одоо ингээд хадгалж байгаа шүү дээ. Тэгээд эндээс нь одоо би донжээр аваад үзэхэд бол одоо би манай эхнэр маань их хүүхдийнхээ мөнгөийг 20,000 байхаас нь ахвал одоо 18 нас хүртэл хадгалсан. Тэгээд харсан чи баг 10 орчим шалыг үргэлж одоо цогцол хийх юм байл л. Банкд хадгалаад ингээд яваадахаар. За тэгээд ингүүт яг энэтэй ажиллах нийт одоо хүмүүсийн хүүхдийнхээ мөнгөийг авч байгаа хүмүүсийн баг нэг 30% гэсэн баха банкн дээр. Мөнгө хадгалт юм байна хүүхд. За энэ хүүхдээ бид сургууль сурахт нь төгсөлт нь төлбөрийн төлөв. Эрүүл мэндийн асуудал өсвөл би энэ хүүхдээ ингэ бас зүг бооз сарын 20,000 төгрөгөөр цуглуулж штэ. Тэгээ одоо 100,000 тийм үү. За энэ хоригдсан мөнгөөр нь одоо нэг бизнес маш тогтвортой үүсвэр учраас энийг бол жижиг дунд бизнес эрхлэгчид банкуд маань дамжуулж зээлдэж байгаа. За тэнгуут энийхэн сарынхын хүүгээд ингээд аваад үзэх бүртний 10% одоо юмас нь хүүгийнх нь орлоос нь 10% дотор авдаг. Хажуу талд нь тэр мөнгөний орлоготой юм байна. Хадгаламжтай. 10 тэрбумын хадгаламжтай юм байна. Тэр хүмүүсээс одоо орлогоос нь арай их үг аваад нэг орон сууцны уршигтай авах гэж байгаа. Нэг хүүхдийн хадгаламжаа хадгалсан байж байгаа. Хүмүүс нэг 10 сая хүртэлх шиг юм уу те. За орон сууц авах нөлөөлөд одоо шийдэл. Тэгэхээр тэр орон сууцны бодлогоор бол дөрөвтэй томоохон хэмжээний юм бол одоохондоо хийж чадахгүй байгаа учраас нэг 50 сая хүртэлх юм уу 100 сая хүртэлх хэмжээний орон сууц авсан тохиолдолд урьдчилан хадгаламжийн хүүгийн орлогоос тодорхой хэмжээнд одоо чөлөөлж өгөх. 10 сая явах юм бол 1% хүүтэл нөө чи хүүгийн орлогоос 100 сая байх юм бол 10% гэдэг юм уу те. 80 сая явах юм бол 8% төлнө, 50 сая явах юм бол 5% төлнө гэдэг. Шударга гоц. Тийм. Тэмүүл энийг юу хэлэх вэ? За чи нэг удаадаа орон сууц авахтаа мөнгө хадгалж байгаа бол ядаж хүүгийн орлогоос чи би татвар авахгүй чи ярина. Тэр орон сууцны өмнө өсөж байгаа тэр инфляцийн юм ядаж нөхнө гэдэг. Ийм зорилгоор. Тэгэхээр бол хүмүүс мөнгө хөргөлж эхэлнэ. Дээрээс нь хүүхдийн хадгаламжинд нь тийм үү. Хүүхдээ чи үнэхээр сайн болохоор тэгэхээр тэргөө бид нар танаа хүүхдийг бол одоо бүгдийг чинь одоо IELTS-ийн тий TOEFL-ийн одоо шилжүүлж ингээд 800 оноод хүртэл ийм хэмжээндээ бол одоо сурах чадахгүй болчихсон. Ийм одоо татварын хэмжээг л одоо би бол одоо зарчмын үед бол одоо дэмжиж байгаа. За мөн одоо хамгийн ойр жишээ маркетинг ажлууд нь хийж байгаа хүмүүс чинь хамгийн ойр жишээ хэлж байгаа. За хоолны мөнгө өгдөгөө байгууллагаас. За хамгийн нэг 10,000 төгрөг 5,000 төгрөг гэдэг. Одоо сайхан одоо бидний хүүхдэд хичээл ном заадаг сургууль цэцэрлэгийн одоо хүүхдүүд тий багш нарт ажилчдад нэг 5,000 төгрөгийн хоолны мөнгө өгөөч гэсээр нэг олгуулахаар боллоо л та. Тэгсэн чинь тэндээс нь 5,000 олгоод дотор 10%. Нийгмийн даатгалын шимтгэл 13%. Дөнгөж тэр хоолны газар чи хоол авах гэсэн чинь нөөтийн 10%. Нийтдээ 30 хэдэн. Тэнгүүд ажил олгож 5,000 төгрөгчнийхөө төлөө дахиад 13% тэр ажилтнанд нийгэм даатгал баг 40% төлж байгаа юм шимтгэл. Энийг бодлоо. Өдрийн нэг 15-20 орчим мянган төгрөгийн одоо хоол унааны мөнгнөөс ямар татвар нийгэм даатгал авах байлиг гэж. Тухайлбал унааны мөнгө 1000 төгрөг тийм. Унааны 1000 төгрөг гэж байгаа. Чи автобусан суугаад ирээрээ ажилтаа аюулгүй одоо ингээд нийтийн дээр суугаараа гэдэг мөнгө өгч байгаа. Ажилтаа ирж буцах чинь ажлын цагийн одоо юунд бас тооцогдсон шүү дээ. Тэр нь бол ажил хөдөлмөр гэх буюу гэртээ ирж буцах зам тэрвэж ослоо авах хэрэгтэй юм бол үйлдвэрлэлээр ослохтой байна гэдэг чинь. Ажилтаа ирж буцах чинь бас ажлын юм зориулж байгаа юм одоо бэлтгэл цаг гэж юм хамаардаг. Тэр утгаар нь одоо олгож байгаа мөнгнөөс нь автобусны 1000 төгрөг өгснөхийн төлөө хүн амын олгоод нийгмийн даатгалын 13, дахиад ажил олгох нэмж 13, тэгээд дээрээс нь автобусны билет дотор нөөтийн 10% шигцээ явж идэг тийм. Иймэрхүү жижиг сажиг одоо юмудаас ерөөсөө болио. Нэг ажилтнаа хүүхдийн сургуулийн төлбөрөөр өгдөг тийм. Дэмжлэг тэндээс нь татвар авах гэдэг юм хэлдэг. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд нь одоо мөн осол аваад төрсөн бүгд эндэх төвтөрөө гэдэг дэмжлэг үзээ 10% бас авдаг. Гэтэл одоо тэр хүмүүс маань ажил олгож ажлынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол унд унаа зэрэг тийм үү. За тэр гэр оролт тэр бол орон сууцд хангаж чадахгүй учраас төлөөний үсээ аваарай. Нэг цахилгаан дээр мөнгө төлөөрэй гэдэг 50,000 төгрөг ч юм уу 100,000 төгрөг юм эсвэл нэг намартаа нэг 300,000 төгрөг юм тэндээс 10% хангах. Энэ үед одоо ийм нийгмийн шин чанартай ийм одоо олгуудаас татвар шийтгэл авах болио гэдэг ийм зүйлийг бол одоо миний хувьд бол одоо бүлэшний эзэжлийн саналтай байсан. Ийм зүйл нь одоо шууд сургалттай гэж үзэж байна.